Бодлого дотор 2 дугаар хэсгийн 91-р бодлого нь ийм хөтөлбөрийн геометрийн бодлого. За энэ бодлогын зураг нь ерөөхдөө ингэж харагдана. Бичлэгээ зогсоож байгаа өгүүлбэрээ сайн уншаарай. BD-цэгээс SC ирмэрүү татсан перпендикулярны суурьны M за бид эхний ээлжинд OM явтыг болох ёстой. Түүнийг X гэж тэмдэглээд DB диагоналыг татъя. Энэ гурвалжнаа хавтгай дээр зурвал ингэж зурагдана. Энэ нь 30 градус гээд өгсөн байгаа. Энэ нь X. За эндээс тангас өчвөл X нь ингэж гарч ирнэ. Тангас 30 градус гэдэг бол 1-ийг хуваах нь язгуурдуур учраас ийм болно. За OB гэдэг нь DB гэсэн диагоналын дундаж учраас ингэж өчөө. Квадратын талуудын урт 6 тайданц учраас DB-гийн урт нь 6 язгуурдуур 2 буюу ингэж өчгдөд ийм болно. За энийг энд тэмдэглэе. За одоо төгшөмсд гурвалжны 30 градусын эсрэг орших катанд гипнозын агс тайданц байдаг гэдгээс энд 2x буюу ийм байна гэсэн үг. За одоо OMC гэсэн гурвалжныг авч үзье. SC гэдэг шулуун нь MB болон MD-д перпендикуляр учраас энэ хавтгайн бүх шулуунд перпендикуляр байна. Өөрөөр хэлэх юм бол OM нь SC-тэйгээ перпендикуляр гэсэн үг. Ер нь бол энэ гурвалжин төгшөмсд гурвалжин байна. За тэгээ Pythagorean теорем бичих юм бол ингээд MC-ийн уртыг олчихно. Бичлэгээс зогсоож байгаад шалгаж үзээрэй. За одоо MB болон MC-ийн уртуудыг ашиглаад бодлого цааш нь хөгжлүүлье. S оройгоос BC талд буусан өндрийн суурь нь K. За ингэж таад энэ гурвалжны хавтгай дээр зурвал ийм болно. За энэ өнцөг бол энэ гурвалжны ч өнцөг мөн, энэ гурвалжны ч өнцөг мөн. За энэ гурвалжны M болон K арга өнцгүүд нь 90 градус учраас саяны гурвалжин төсөөтэй байна. Төсөөгийн харьцаа бичээд эндээс SK-гийн уртыг олж болно. За SK гэдэг бол өндөр нь өндөрөө мэдж байгаа, суурьаа мэдж байгаа учраас энэ гурвалжны талбай ингэж олдно. Энэ гурвалжны талбайг олчно гэдэг бол пирамидын нэг хажуу талсынхын талбайг олчлоо. Энийг 4-өөр хөгжүүлэх юм бол хажуу гадруугийн талбай нь гардаг. За 4-өөр хөгжүүлэлтийг нь өөртөө еврээ.